цаана үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Бид өнгөрсөн 7 хоногт дэлхийд дахна болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг та бүхэнд багтлан өргөхээр бэлтгэлээ. За Орос Украины дайнтай холбоотой хамгийн сүүлийн мэдээллийг хүргье. Дэлхийн нийтийн анхаарал Америк нэгдсэн улс Ираны дайн руу шилжсэн байгаа энэ цаг үед Орос Украины дайны байлдааны талбарт нөхцөл байдал бол ширүүссэн хэвээрэн. За өнгөрсөн ям гарагт гэхэд Оросын талаас Украины нийслэл Киев хотод агаарын цохилт төгсний улмаас 4 хүн амьсгалаа алдаж 50 гаруй хүн гэмтэж бэртжээ. За шүн хот даяар томоохон дэлбэрэлтүүлд сонсцсон гэдгийг Киев хотын захирагч Виталий Кличко хэлсэн бөгөөд маш аимшигтай шүн байлаа. Дайн ихснээс хойш ер нь хамгийн бас аюултай агаарын цохилтуудын нэг байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн. За ялангуяа сургууль, за олон нийтийн хамгийн их зорчдог хэсгүүдээр бол нөхцөл байдал агаарын цохилтод нэлээд ихэрсэн гэдгийг бол тэрээр хэлсэн. За нийт 50 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн бөгөөд үүнээс 3 нь хүүхэд байсан гэх юм харамсалтай мэдээлэл бас одоогоор бол гарсан байна. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украиныг Оросын Старобельск тосгон руу агаарын цохилт өгсөн гэж буруутгаж байгаа учраас үүний хариу болгож ийхүү цохилт өгсөн гэж ол мэдэгдсэн. За энэ Старобельск тосгонд өгсөн Украины цохилтоос болж баасан гарагийн байдлаар гэхэд бас 18 хүн амнасаа алдсан гэх мэдээлэл бол байгаа. За Украины армийн ерөнхий генералын мэдээлснээр бол Украины талаас Старобельскийн ойролцоо орших Оросын албаны улсын яг цэргийн бааз руу онилж агаарын цохилт өгсөн гэсэн болохоос биш энэ Путиний мэдэгдэж байгаа шиг олон нийтийг хамарсан ялангуяа энэ сурагчдын дотор байрлал агаарын цохилт өгсөн гэж буруутгатаад байгаа мэдээллийг бол үгүйсгэж байгаа ийм байр суурьтай байгаа. Оросын албаны улсын ям гарагт Украинд өгсөн агаарын цохилтыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский за энэ бол удахгүй болох гэж байгаа маш том аюулын дохио бөгөөд Оросын албаны улс үнээс ч том маш томоохон хэмжээний цохилтыг Украинд өгөхөөр бэлтгэж байна гэдгийг бол мэдээлээд байгаа. За тэрээр Америк нэгдсэн улс, Европ, Украины хамтарсан тагнуулын мэдээллээс иш татаад Оросын албаны улс орешник пуужинг ашиглахаар бэлтгэж байна гэж анхааруулсан. За орешник пуужингийн хувьд дууны хурдаас 10 дахин хурдан ийм аюултай бас пуужин байгаа гэдгийг тэрээр бол мэдгдсэн байгаа. За одоогоор бол Оросын албаны улсаас яг хамгийн сүүлийнхаа энэ агаарын цохилтод тус пуужинг ашигласан хэсэг талаар мэдээлэл нь бол тодорхойг байгаа. Энэ удаагийн агаарын цохилтын улмаас Киев даяарл гэхэд 40 гаруй байрлалд цохилт өгч олон нийтийн орон сууцнууд, за мөн супермаркет, дэлгүүр, худалдааны төвүүд зэргүүдээр бол маш их хэмжээний үнс нурам унсан нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Яг одоогоор бол цэргийн засварлах ажлууд явагдаж эхэлсэн гэдгийг Украины дотоодын хэвлэлд бол мэдээлж байна. За Зеленскийн хувьд орешник шиг иймэрхүү аюултай пуужинг ашиглах гэж байгаа учраас олон улс даяараа урьдчилсан сэргийлсэн ийм арга хэмжээг Москвагийн эсрэг авах ёстой. Өөрөөр хэлэх юм бол нөхцөл байдал болоод өнгөрсний дараа хүний аим эрсдсэний дараагаар арга хэмжээ авах бус болохоос өмнө Оросын албаны улсын эсрэг яаралтай хамтдаа зогсох ёстой гэдгийг Европын холбоо тэргүүтээ өөрийнхөө холбоотон орнуудтай бол хэлээд байна. За Канадын ерөнхий сайд Марк Карнегийн хувьд Украиныг дэмжиж байгаа талд байгаа орнуудаас ганцаараа яг энэ Зеленскийн мэдээллийг дэмжиж байна гэдгээ илэрхийлж Оросын албаны улс хууль бус дайныг өдөөж байна гэж мэдгдсэн. Өөрөөр хэлэх юм бол Оросын албаны улс хэрвээ энэ пуужинг ашиглах гэж байгаа бол магадгүй саяын цохилтонд ашигласан бол ер нь цаашд Оросын албаны улс энэ дайнд оролцож байгаа байдал нь хууль бус байгаамаа гэдгийг олон улсад анхааруулж яаралтай зогсох арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг мөн холбоотой орнуудад анхааруулж хэллээ. Олон улсын анхаарлыг татсан бас нэг үйл явдал бол мэдээж хэрэг өнгөрсөн 7 хоногт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамдах хятад ард улсад айлчилсан явдал. Орос Украины дайн ийхүү өрнөж байх зур Оросын албаны улсын ерөнхийлөгч харин дэлхийн зүүн хэсэгтэйгээ холбоотнуудтайгаа харилцаагаа улам бэхжүүлэх гэж яарвчилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн нийтээр Европын хоригт ороод байгаа Оросын албаны улсын эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа хүнд байгаа гэж таамаглаж байгаа ч начир дээр Оросын албаны улсын эдийн засгийн нөхцөл байдал дэлхийн зүүн хэсэгт байгаа дорнодох холбоотнуудаас хангалттай харилцаа худалдааны нөхцөл байдал сайн байгаа учраас тийм ч бас муу байгаа
биш юм а гэж яг л хөндлөнгийн шинжээч дүгнэж байгаа. За тэгвэл ялангуяа Оросын албаны улсын хамгийн ойрын түвш. За Орос Украины дайнаас хойш бүр харилцаа нь ойр дотнд болсон бүгд найрамдагчдад ард улстай харилцаа нөхцөл байдал ямар байна вэ? Саяны айлчлалаар юу болсон талаар мэдээллийг бас үзэгч та бүхэнд томилон хүргье. За Владимир Путиныг Бээжин хотноо ирсэн даруйд ардын их хурлын танхим мөдөө улаан хивс дагуулна Ши Жинпин болон Путинээр хамтдаа алхсан. За энэ үеэр Хятадын арим Москвагийн шүн гэх одоо Оросын их алдартай дуу бол тоглосон байна. За Москвагийн шүн бол одоо Москвагийн шүн ямар гайхалтай сайхан бэ гэх ийм одоо Москваг бол магтсан ийм үгтэй дуу. Гэхдээ үүний цаана ийм Оросыг одоо магтсан Оросын тухай ийм сайхан дуу явж их хооронд энэ хоёрын харилцаач гэсэн сайныг илэрхийлж байгаа ийм одоо символ буюу бэлэг тэмдгийн үйл явдал байсан юм а гэж барууны хэвлэлийнхэн бол мэдээлж байгаа. Тухайлах юм бол Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Ши Жинпинийг миний эрхэм найз нөхөрөө гэж хэлсэн бол Ши Жинпиний хувьд Путинийг за миний одоо хуучны анд найзаа гэж хэлсэн. За үүнээс энэ хоёр ерөнхийлөгч хэрхэн одоо сүүлийн 10 гаруй жил, бараг 20 гаруй жил найрсаг харилцаа холбоо тогтоосныг бол харж болж байгаа. За найрсаг харилцаа холбоо гэдэг бол мэдээч хэрэг хоёр улсын харилцааг хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол аль ерөнхийлөгч босноос хойш нийтдээ 40 гаруй удаа уулзсан байдаг. Харин Орос Украины дайн агснаас хойш бол нийтдээ 11 удаа уулзсан байдаг. За энэхүү айлчлалын талаарх олон нийтэд дэлгэцсэн мэдээллүүдтэй тэдний хувьд одоо стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн. За ялангуяа хоёр улсын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлсэн, харилцан итгэлцэл, найз нөхөрлөл итгэлцэл гих зэрэг үгсүүдийг бол эдгээр олон нийтэд нээлттэй гаргасан мэдээллүүдээр ихээхэн дурдсан байгаа. За үүнээс бол энэхүү уулзалт амжилттай болсон гэж бас харагдаж байгаа. Түүнчлэн тэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Golden Dome гэх нэртэй пуужингийн системийн эсрэг одоо дуу нэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол энэхүү Golden Dome гэх нэртэй пуужингийн систем нь 2025 оны эхээр эхлүүлсэн. За Америкийг одоо бүхэлдэн баллистик болон хит авианы за түнчлэн далавчид пуужингийн довтлогооноос хамгаалах зорилготой Америк нэгдсэн улсын олон давхаргат пуужингийн довтлогооноос хамгаалах ийм санаачлага байгаа. За Трампын 2 дахь засаг захиргааны үед нэвтрүүлсэн энэхүү пуужингийн төсөл нь сансрын мэдрэгч, газрын радар, огтлолцогч одоо төхөөрөмжүүдийг холбосон системийн цаадах системийг бий болгох 2029 он гэхэд ашиглалтанд оруулах зорилготой ийм том пуужингийн хөтөлбөр байгаа. За үүний эсрэг бол Америкийн бүгд найрамдагчдад ард улс болон Оросын албаны улс нэгдэж байгаа гэдгээ энэ удаагийн уулзалтаараа бас батлан харуулсан. Хэдийгээр одоо Трамп болон Ши Жинпинээр ердөө энэ уулзалтаас 6 хоногийн өмнө уулзсан боловч. За үүнээс гадна Путин болон Ши Жинпинэрийн уулзалт эхлэхийн өмнөх оройн Оросын албаны улсын төрийн мэдлийн сонинд нэгэн сонирхолтой нүүр хуудас зураг одоо гарсан. За энэ зургийн тухайд гэх юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчлалаа өндөрлөөд Америк Air Force One онгоц руу ганцаараа алхаж байх зур түүний яг хажууд Путин болон Ши Жинпин нарын бүр өмнө нь хэдэн жилийн өмнө хамтдаа алхаж исэн зургийг инхүү эвлүүлж тавьснаас Оросын албаны улс энэ удаагийн айлчлалаар ямар хүлээлттэй байгаа, ер нь энэ удаагийн айлчлалыг юу гэж дүгнэж байгаа, цаашлаад Хятад Оросын харилцааг Америкийн нэгдсэн улс болон Хятад за магадгүй Америкийн нэгдсэн улс болон Оросын албаны улстай харьцуулахад яг бодит байдал дээр хэр ойр дотн бэ гэдгийг харуулж байгаа бас ийм үйл явдал болсон. За энэ бол бас худлаач байгаагүй. Ягаад тэгэхээр яг одоо энэ удаагийн уулзалтаар бол 40 гаруй томоохон бас нэг ялангуяа худалдаа эдийн засгийн хэлэлцээрүүд дээр бол талууд гарын үсгээ зурсан. Гэхдээ Путиний хамгийн гол зорж явсан санаачлага одоо санал төслүүд нэг болох Сибирийн үуч 2 төсөл бол урагшилсангүй. За Сибирийн үуч 2 төслийн хувьд гэх юм бол манай улсад чамаатай үзэгч та бүхэн мэдж байгаа Монголын газар нутгаар дамжин Оросын албаны улсаас бүгд найрамдах Хятад ард улс руу хийн хоолой дамжуулах юм томоохон төсөл. Энэ төслийг урагшлуулснаар энэ төслийг яг бодит болгосноор Оросын албаны улсын хувьд энэ Европт одоо хоригт ороод байгаа эдийн засгаа бол нөхөх хангалттай юм боломжтой томоохон ийм ажил гэвч Хятадын хувьд энэ эсрэгээрээ Оросын албаны улсаас эрчим хүчний хэд хараат байдалд орох. Дээрээс нь үний хувьд ч гэсэн өөрсдөө үнийг тогтоох тийм одоо сонирхолтой байгаа учраас энэ удаад ч гэсэн дахин энэ төслийг бол урагшлуулах ямар нэгэн яриа хилэлцээч бол болсонгүй. Гэхдээ талууд бол өмнө нь уулзахдаа
энэ төслийг урагшлуулах асуудлаар тодорхой хэмжээний одоо тохиролцоо биш ч гэсэн яриа хэлцээ хийсэн гэж Оросын албаны улсын талаас удаадараа мэдэгддэг боловч Хятадын талаас бол энэ төслийн талаараас дуртахгүй байгаагаас талуудын байр суурь үүн дээр ямар байгааг бол харж болж байгаа. За ийхүү дэлхийн томоохон удирдагч нарын уулзалт, ялангуяа 3 удирдагчийн уулзалт сүүлийн 2-7 хоногт болж олон улсын анхаарлыг бол ихээхэн татлаа. Зөвхөн мэдээч хэрэг таймч болон шинжээч ажиглагч нарын бас таамаглаж байсан ч томоохон үр дүнгууд нэг ялангуяа геополитикийн энэ дайн мөргөлдөөнтэй холбоотой асуудлууд дээр бол тодорхой үр дүн гараагүй ч гэсэн цаад утгаараа бүгд найрамдах Хятад ард улс бол дэлхийн хүчний тэнцвэрт орж ирж байгаа томоохон тоглогч хэдийн болсон юм а гэдгийг харуулсан ийм үйл явдал боллоо гэж харж байна. За түүнээс гадна Владимир Путиний хувьд Оросын албаны улс бүх найрамдах Хятад ард улстай Америк нэгдсэн улсаас илүү ойр дотно харилцаатай гэдгийг дэлхийд дахинаа баталж харуулсан. Тэдний ард одоо Европ бол Америк нэгдсэн улс хоригт орлоо ч гэсэн түүний ард Хятад улс байгаа гэдгийг бас цаад утгаараа харуулсан юм томоохон үйл явдал боллоо гэж бол харагдаж байгаамаа. Орос Украины дайнаас гадна яг одоо өрнөж байгаа Америк нэгдсэн улс болон Ираны дайн дэлхийд дахны санааг бол ихэнх зовоож байна. Зөвөнтэй холбоотой хамгийн сүүлийн мэдээллийг үзэгч та бүхэнд хүргье. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай явагдаж байгаа яриа хэлэлцээнд ахиц дэвшилтэй байгаа ч гэсэн үүнд одоо тодорхой үр дүн төрхийн тулд яарвчлахгүй байгаа гэдгийг бол мэдгдсэн. За тэрээр өөрийнхөө Truth Social гэх цахим сүлжээн дээрээ яриа хэлэлцээ бол үргэлжилж байна. Гэхдээ талууд үүнд бас цаг гаргаж бүхнийг зөв хийхин тулд дахиад ч гэсэн яриа хэлэлцээ хийх одоо цаг хугацаа сунгагдаж магадгүй гэдгийг хэлсэн байгаа. За Дональд Трамп өмнө нь энэхүү яриа хэлэлцээ үндсэндээ бол одоо хоёр тал тохиролцоод суурин тавигдчихсан байгаа гэж мэдгдсэн ч гэсэн удахгүй томоохон тохиролцоо зарлагдаж магадгүй гэсэн юм хүлээлтийг бол үүсгээд байсан. Ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдээр бол үнтэй холбоотой ихээхэн хүлээлт дэлхийд даяар үүсгэжсэн. За Америк нэгдсэн улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү хилэлцэж байгаа багц тохиролцоонд гал зогсоо хугацааг дахиж 60 хоногор сунгаж ормуусын хоолойг нээх. За мөн цаашлаад Ираны цөмийн хөтөлбөрийн талаар шат дараатай яриа хэлцээ их асуудлууд багтаж байгаа гэж бол мэдээлж байгаа. За Ираны гадаад хэргийн яамных нь хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр талууд хилэлцээр түрэхэд одоо маш ойрхон байгаа хэрнээ бас маш хол байна гэж мэдгдсэн. За Ираны талаас ер нь энэхүү одоо талуудын гал зогсох хилэлцээр асуудлаар яг иймэрхүү мэдгдлүүдийг бол ихээхэн хийж байгаа. Яг тодорхой биш урагштай байгаа ч гэсэн бас хол байгаад байна гэх мэтчлэн үүнээс яг өөрсдийнхөө байр сууриндаа бат зогсож байгаа Америкийн нэгдсэн улсын дэвшүүлж байгаа. За нэг талаас одоо шахаж шаардж байгаа саналуудыг бол хүлээн авахгүй гэдгээ илэрхийлж байгаа. Өөрсдийнхөө байр суурин дээр маш юм бат байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Нөгөө талаас бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол маш шийдэмгий гэхдээ ялгаатай мэдээллүүдийг хийж байгаа нь иргэд Америк нэгдсэн улс дотооддоо иргэдийнх нь хүртэл бас эргэлзээг төрүүлэхэд бол хүрэж байгаа. За одоогоор бол хамгийн төвөгтэй асуудлууд болох Иранд тавьсан хоргийг нь сулруулах хугацаа, за зарцаасан хөрөнгийг нь чөлөөлөх нөхцөл, за мөн Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлуудыг дараагийн шатанд үргэлжлүүлэн хилэлцгээр бол үлдээсэн байгаа. За Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга буюу гадаад хэргийн сайд Марко Рубио энэтхэгийн Дели хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ тэрээр ормуусын хоолойг нээх болон цөмийн асуудлын талаарх одоо чухал бодиттой тодорхой хугацаатай хилэлцээрээ суурь бол тавигдчихсан байгаа гэж хэлсэн байгаа. За мөн Дональд Трамп Иран улс цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой гэж дахин онцлсан бол Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө инхийн зориулттайгаар хөгжүүлж байгаа гэж мэдгдсээр байгаа. За Америк нэгдсэн улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү хилэлцээрийн хүрээнд Иран өндөр баяжуулсан ураны нөөцөө хүлээлгөөгөх асуудлыг хилцэж бол магадгүй байна. За дайны их үед Иран 60% баяжуулалттай 440 кг орчим уран байгаа гэж дэлхийн нийтээр үзэж байгаа бөгөөд үүнийг цааш баяжуулах юм бол хамгийн гол нь цөмийн зэвсгийн түвшинд хүрэх юм аюултай гэдгийг барууны шинжээчд хэлж байгаа. Үүнээс л Америкийн нэгдсэн улс одоо сэргийлэх гээд цөмийн хөтөлбөрөө яаралтай зогсоо гэдэг ийм шаардлагыг бол Иранд тавиад байгаа. За харин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Иран цөмийн зэвсэг эрэлхийлэхгүй гэдгээ дэлхийн нийтэд батлахад билэн гэж төрийнхэн телевизээр мэдгдсэн. Өөрөөр хэлэх юм бол Иран Америк нэгдсэн улсын шаардлагыг хүлээж авахгүй цөмийн зэвсэг одоо энэ уран баяжуулалт бол
зогсоохгүй гэхдээ энэ нь цөмийн зэвсгийн зориултаа биш юм а гэдгийг бол дахин хэлсээр байгаа юм. За ийхүү талууд талд өөр ялгаатай за нэг талаас санал нэгдэж байгаа юм шиг нөгөө талаас асар ялгаатай мэдгдлүүдийг хийсээр байгаа нь ямар ч тач энэ дайн дахиад дор хаяж сар гаруй хугацаанд бол сунжирх нь тодорхой байна гэдгийг олон улс шинжээчд хэлж байна. За яагаад сар гаруй хугацаа вэ гэдэг нь сар гаруй хугацаанд энэ гал зогсоох нөхцөл байдал үргэлжлэн за гал зогсоох хугацаа хэрвээ сонгохдохгүйгээр дуусчих юм бол дайны нөхцөл байдал дахиад ч ширүүсэж магадгүй гэдгийг бол анхааруулсаар байгаамаа. За өгтөн анх Америк нэгдсэн улс болон Израиль хамтран Ираны эсрэг энэ дайныг эхлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар Америк нэгдсэн улс болон Иран нэг талд нөгөө талд Израиль болон Ливан байлдж байгаа юм нөхцөл байдал үүсэж байгаа. За Америк нэгдсэн улс болон Ираны хооронд сая хэлсэнчлэн гал бол зогсоосон. Гэхдээ Ормосын хоолой болон эдийн засгийн залангуй яриа хэлцээний шатанд асуудлуудаар хоорондоо санал нэгдэж чадахгүй ийм нөхцөл байдалтай байгаа бол Израиль болон Ливаны хооронд бодиттой байлдаан өрнөд байгаа нь ойрхон орон дох нөхцөл байдалд бол олон нийт дэлхийд байр санаа зовлоход хүрэж байна. Хамгийн сүүлийн мэдээлэлээр гэхэд Израилийн арим Ливанд их хэмжээний агаарын цохилт өгч 20 гаруй хүн амь насаа алдсан юм харамсалтай үйл явдал болсон гэдгийг Ливаны эрүүл мэндийн яамнаас мэдгдсэн. За Израилийн хувьд Тирэ гэх Ливаны хотын Албакбу гэх тосгоны ойролцоо агаарын цохилт өгч 5 гаруй хүн амь насаа алдаж 2 хүн гэмтэж бэрцсэн гэж Ливаны төв хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлсэн. За үүнээс гадна Сер Алгарбия гэх бас өөр тосгоны ойролцоо агаарын цохилт өгсөний улмаас 9 хүн амь насаа алдаж 6 хүн гэмтэж бэрцсэн гэх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд байгаа. За одоогийн байдлаар яг энэ сүүлийн цохилтоос нь болоод 5 хүн амь насаа алдсан байгаа гэх мэдээлэл гарсан ч гэсэн даврах ажиллагаа үргэлжлүүлэн явах юм бол өмнөөс ч их байж магадгүй гэдгийг Ливаны төрийн мэдээллийн хэвлэлүүд бол мэдээлж байна. За үүнээс гадна хамгийн анхаарал татж байгаа бас нэг үйл явдал бол Тирэ хотын ойролцоох Ливаны Хирам гэх эмнэлэгт агаарын цохилт өгсөн явдал. Хамгийн сүүлд 2 сарын дотор энэ эмнэлэгт ийхүү 2 удаа агаарын цохилт өгж байгаа үйл явдал болж байгаа. Яг цохилт өгж их үед тухайн эмнэлэгт 40 гаруй өвчтөн байсан бөгөөд үүнээс тодорхой хэмжээнд бас гэмтэж бэрцсэн хүмүүс их байгаа. Одоогоор бол тоог нь тодорхой гаргаагүй байна гэдгийг Хирам эмнэлгийн удирдлагуудаас бол өнөө өглөөхөн мэдээлсэн байгаа. За түүнээс гадна Израилийн энэхүү дайнд оролцож байгаа үйл явдал Ливаны Хизболла бүлэглэлийг онилсон гэж мэдээлж байгаа ч яг бодит байдал дээрээ Ливаны энгийн ард иргэдийг онилж байгаа энэ үйл явдал нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бас зөрчиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эргээд бас хууль бус дайн явуулж байгаа, дайны хуулийг зөрчиж байгаа ийм асуудал болж байна гэдгийг Ливаны зүгээс бол удаадараа мэдээлсээр байна. Нэг ялангуяа ийм хүнд хэцүү дайнтай цаг үед эмнэлгийн ойр орчмыг онилж бөмбөгдөх нь өөрөө маш аюултай үйл явдал юм а гэдгийг Al-Jazeera тэргүүтээ томоохон дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийн агентлагууд бол мэдээлж байна. За Хизболла бүлэглэл болон Израилийн хоорондох энэхүү дайныг дуусгах нөхцөл байдал нь юугаар хэмжигдэх вэ гэхээр эргээд Америк болон Ираны хооронд явагдаж байгаа яриа хэлцээ буюу цаашлаад энэ дайн дуусгах гэрээ тухайн нэг саналд хүрж иж бол дуусгах болоод байгаа. Тийм учраас тухайн яриа хэлцээ тэнд яг ямар төвшөнд явагдаж байгаа сунжирхан тодорхой байгаа энэ цаг үед эргээд яг байлдааны нөхцөл байдал дээр хүний аймаар Ливаноос бол хамгийн хохирол амсах нь ойлгомжтой болоод байна гэдгийг олон улсын судлаачид мэдээлж байна. Өдөрт та бүхэнд Тэнгэртлээ өнгөрсөн 7 хоногт дэлхийд дахина болж өнгөрсөн одоо ч болж байгаа улс төр аюулгүй байдлын онцлог үйл явдлуудыг томил өргөлөө. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.